тэгэл. 100 жилийн гүүрэн дээр явж байна. Арсны имлэг бол одоогор хоосон байна. Сэжирлээ хэсгээс ирсэн. Өглөө авсрка бадараа өнөөдрийн бит хоёрын нэг өдөртөө танилцсанд баярлалаа. Тэсэнэ Диндон байна. Гинти бичлэг хийлээ. Яа папац. Скимээ. Тэгэхээр маргааш өглөө юу 7:40-с хичээлтэй тэгээд орой хичээлээгээд байж байна. За одоо өглөө бит хоёр 5 бишин сурсан юм уу зүйлээ. Бит хоёр бараг 5:30 гэсэн. Бишин сурсан юм уу зүйлээ. Хөлийг манаас хараад. I just want a good time. Hold on. Тэгээд ер нь ийм шамралтын байдалтай ингээл яг бодтой учраас нэг иймэрхүү ямар өсмөс баг таслагдсан нэг иймэрхүү л хийдэг юм да. За тэгээд одоо шөнийн 11 15 болж байна. Тэгээд юм юмэр санагдав. Бит хоёр хичээлээ одоо нэг хийж байгаа. Тэгээд нэг 12 мэг гээд унтах бах тий. Өглөө 5:30-аас 6-гийн хооронд ямар ч босно. Тэгэл 5:30-аас сэргүүлээд байгаа бараг босох сэргэл 6 болдог. За тэгээ өглөө болцгаая. Bye bye. За өглөөний 6:00. Бид хоёр 5:30-аас сэргүүлээд тавиад явсаар 6 гэж сэрлээ. Эсвэл чангана өглөө сэргэжсэн нэрээ өглөө сэрг яагаад юм чанга байт юм бэ? Танга 6:5 болж байна. Бид хоёр одоо 6:30 гэдэг нэрээс гарна. Тэгээд ямар ч цайхан ууж байна. Бүгдээрээ өглөөний цайхан байнга заавал ууж байгаарай. Өглөө ирдээсэн ч юм уу. Өглөөний цайхан ууж байгаарай. Өглөөний цайхан гэж уу шүү. Би бол хотор жисэн ч юм уу өглөөний цайхан угаал гарт. Нэг борц хамаагүй гэл. Тэгэл нэг цай угаалтай яарай. Энэ нөхөр жоох өглөөний цай зарим тоохгүй гарчих гэдэг. За бүгдээрээ тэг жоох уулзцгаая. За автосын бодлого явж байна. Тэр нэг гэж нэг гэж унтсан болохоор тэгэл өглөө ер нь тэгэл 6 гэж асах юм чангата тий. Тэ өнөөдөр айгүй мондог болсон. Яа энэ автобусанд одоо ихтгэр автобус руугаа явж байна. Автобусны бодлогоо нэг онцгой юм гэх юм бол оюутны картыг өнгөө гин арилгаа хийсэн байлээ ёо. Тэр өстой хам тий. Оюутны карт уган сарда 44 одоо өнгөө явах хэрэгтэй байсан нэг он гаргаад тэрийг арилгаа хийсэн. Тэр өстой хамгийн бага. Тэгээ одоо тэгээд яалтай хэлээд яалтай ч юу. Тэгээд доргуурсэндээ болоод хүүхдийн картаараа явж байгаа бит хоёр хүүхэд тэгэл. За. Бай гар хөлтлөө. A few moments later. За бит хоёр автобусаа 2 дамжаад гүүрэн дээр 100 жилийн гүүрэн дээр явж байна. Тэгээд сая автобусаар 2 дамжиж яж нэг юм ирлээ. Одоо 7 цаг 10 минут. Тийм ээ. 100 жилийн арьс хишрэл судлалын төв дээр хичээл маань орно. Арьсны төв дээр арьсны хичээл орно. Тэгээд 100 жилийн арьсны төв рүү бит хоёр ингээд явж байна. Ой монта. За. Тэгээд арьсны төв дээр очиад уулзцгаая. За арьс судлалын үндэсний төв буюу арьсны имлэг дээр ирсэн байна. За ингээд 7:40 хичээл маань орно. 7:20 болж байна. 20 минутын өмнө ирлээ. За ингээд хичээлд орё да. Арьсны имлэг. Одоо манай арьсны имлэг шүү дээ.
Арьсан дээр юм тоораад арьсан дээр юм гарвал одоо энэ имлэгт ирнэ гэсэн үг. Сайн байцгаана хоёр хүмүүдэд үзгэжтэй. Арьсны имлэг бол одоогор хоосон байна. За ингээ хичээлд орох гэдэг. Манай хичээл болов. Тэр цонхон талын цаатлын өрөнд хичээл орно. За. За хичээлд орцгоё. За энэ хүмүүс аль дээрээ хэлсэн байна. Арьс өвч судлалын үндэсний төв гэдэг. Хүмүүс л ер нь гэлөглөөс эхлээл очрлал. За хичээлд орё та. Манай хичээл одоо энд орно. Сэдэр дийтэл хэсгээс бүтэн гэрсэн. Одоо нүхнийхэн зургийг нэ. Халдварт мөн. Тэгээ альсны өвчтөний зургууд байна. Одоо ботаник явах гэж байна. За ингээд 100 айлын арьс судлалын үндэсний төвөөс арьсны хичээлмэн тараад ботаник руу нүднийхээ хичээлд суухаар явсан. За ингээд төгжирж явсаар хагаад Монгол Японы имлэг болох ботаник дээрээ хурж ирсэн. За энэ тухтай хэсгүүл яг манай үндсэн сургууль манай харагдаж байна. За энэ манай сургуулийн цайны газар харагдаж байна. За энэ цайгаа угаад тэгээд нүднийхээ хичээлд орсон. За энэ манай нүдний танхимын манай үзүүлэн болон нүдний муляж нууд харагдаж байна. За тэгээд өнөөдрийн хичээлээр нүд шинжилгээ аргуудыг үзье. За ингээд бит хоёр одоо ихтер орсон нүд судлалын хичээлээ тараад дуусандаа суух гээд явж байна. За ингээд бит хоёр ботаникаас хичээл маань тараад гэртээ ирсэн байна. Одоо 4:30 болж байна. За ингээд бит хоёр өглөө 5:30-аас оройны 4:30 хүртэл ер нь ингээл явсаар агаал таардаг. Одоо өнөөдөр хараа төгжрөл таараагүй болохоор гайгүй байна. Түүнээс яг нөгөө сурагчдын амралт сурагчдын хичээл орж байгаа үед амар төгжрэлтэй бараг 2 ботаникаас 10 дугаар бол хүртэл бараг 2 цаг төгжрээ. Тэгээ ер нь бараг 6-7 гэж гэртээ харих тохиолдол байдаг. За subscribe дараарай. Өнөөдрийн бит хоёрын нэг өдөртөө танилцсанд баярлалаа. Бит хоёр ийм завгүй байдаг учраас заримдаа бас бичлэг баг оруулаад байгаа шүү. За ингээд баяртай.